Уянга нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн шинжлэх ухааны технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж байна. Тус нэмэлт өөрчлөлтөөр нэгдүгürt эрдэм шинжилгээний судалгааны тайлангийн нэгдсэн сан хөгжүүлж, судалгаа шинжилгээний бүтээлийг олонний хүртэл болгох нөхцөлийг бүрдүүлэх зохицуултыг оруулж ирж байна. Энэ бол салбарын эрдэмтэн судлаачдын бүтээсэн мэдлэгийг нэгдсэн сангаас үе үеийн судлаач, үйлдвэрлэгчид түгээх, улмаар мэдлэгийн хоригдлыг бий болгох нэн татаа боломж бүрдэж байна гэж мөн цагаа олсон шийдвэр боллоо гэж үзэж байна. Монгол улсыг 2021-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланд дурдсанаар манай эдийн засагт түүхийн эдээ боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн түвшин сул, голдуу технологийн агуулмжгүй бүтээгдэхүүн зөнхөлж байна гэж дүгнжээ. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь нам технологийн бүтээгдэхүүн байгаа. Дунд болон өндөр технологи шингээсэн бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн дунджаас 7 дахин доогуур байгаа гэж дүгнсэн байна. Энэ бол шинжлэх ухааны эрдэм шинжилгээний судалгааг орхигдуулж ирсний үр дагавар билээ. Ингэж судалгааны тайлангийн нэгдсэн санг бүрдүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээлийг үйлдвэрлэл үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах ийм боломжийг энэхүү өөрчлөлт нь бол оруулж ирж байна гэж үзэж байна. Түүнчлэн судалгааны бүтээлийн патент, оюуны өмчийг баталгаажуулах, тэр тусмаа эрдэмтэн судлаачид оюуны бүтээлийнхээ үр шимийг бодитоогоор хүртэх боломжийг бүрдүүлэх тухайд дараагийн алхмууд хүлээгдэж байгаа билээ. Үүнийг холбогдох байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн байгууллагуудаас зарласан эрдэм шинжилгээ судалгаа шинжилгээний аливаа тендерт төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэн ихтэй сургуулийн судалгааны баг тендерт оролцох болвол тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны төлбөр хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулж байна. Эрдэмтэн судлаачид судалгааны байгууллагуудад тулгардаг санхүүгийн томоохон дарамтаас чөлөөлөх энэ санаачлагыг судлаач хүний хувьд дэмжиж байна. 2025 онд шинжлэх ухааны технологийн салбарын санхүүжилт 105.33 тэрбум төгрөг баталсан байгаа. Энэ зардлын 67.3% нь урсгал зардалд, 5% буюу 5.3 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажлын зардалд зарцуулж байна. Сүүлийн 10-ад жилд эрдэм шинжилгээний ажлын зардалд тогтмол 12 тэрбум орчим төгрөг төсвөлж ирсэн бөгөөд энэ нь бол огт нэмэгдээгүй бөгөөд нэг судалгаанд дунджаар 14.8-аас 19 сая төгрөгийг зарцуулж ирж байна гэсэн ийм тооцоо байна. Төрийн өмчид эрдэм шинжилгээний байгууллагад төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудын төсөвт тендерт оролцох тохиолдолд төлөх тендерийн хураамж, гүйцэтгэлийн баталгааны хураамжийн төлбөр зардал огт тусдаггүй. Судлаачид энэ зардлыг хувьяасаа төлөхөд хүрдэг. Энэ шинжлэх ухааны хөгжилд мөн эрдэмтэн судлаачдын доктор сургалтад ажиллахад багагүй саад болж байгаа билээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс гаргадаг дэлхийн мэдлэгийн индексийн үзүүлэлтээр Монгол улс 2024 онд 47 оноогоор 141 орноос 65 дугаар байранд орсон байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргадаг дэлхийн инновацийн индексээр Монгол улс 131 орноос 2023 онд 68 дугаар байранд орсон ийм байдалтай байгаа билээ. Тэгэхээр мэдлэгийн индекс, инновацийн индекс болон шинжлэх ухааны технологи инновацийн бусад үзүүлэлтээр Монгол улс дэлхийн дундаж орчимд байгаа энэ цаг үед энэхүү хуулийн төсөлд оруулж ирж байгаа өөрчлөлтүүд нь тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. Иймд Болдын уянга нарын 8 гишүүний өргөн барьсан шинжлэх ухааны технологийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа саналыг хилцхийг дэмжихийг та бүхнээс хүсье.